За бидний шууд амжилтын 12 дахь тоглолт торгон шир болоод Black Pearls багуудын тоглолт эхэлсэн. Алсантай шийдэлтийг амжилттай олгоод эхэлсэн Black Pearls багийнхаа эхний 3 хоноог авч байна. Тоглолтын салхийг нээсэн. Бөмбөг таслагдсан. Багийн 5 дахь хоноо. Онооны яйцаа 5 тэг. Бөмбөг таслагдсан. Моо 2. За нэгдүгээр цагцгаа 5 минут. Black Pearls тоглолтыг сайн эхлүүлсэн. Заар дамжуултыг өгсөн. Давталгаанд 6 секунд. Торгон ширийн давталгаа. Оюун бөмбөгтэй. Шууд шидэлтийг гүйцэтгэж байгаа юм байна. За шидэлт нь орох төгсөө. Торгон шир бөмбөгийг тасалсан. Нэг хэсэг нэг давталгаа. За бөмбөг хамгаалагчаас гарсан. Торгон шир багаас. За гол бөмбөг атгуулж чадсан. За алдаас алгасан. Бөмбөгтэй бие хүчээр илүүрхэд гой дамжуулт өгсөн. Дамжуулсан замаасаа таслагдсан. Давталгаанд 8.3 секундсэн. Голоор гой кат хийж ороод товсон давталгаан амжилт болсон. Бөмбөг дундаа гэж үзсэн энэ удаад. Торгон шир бөмбөгтэй. За оюуны давталгаа амжилтгүй. Багийн ихний алдаа Black Pearls-ийн давталгаа. Завчин дээр нэг тоглогч суларцсан. Алсын цай шидэлтийг гүйцэтгээд амжилтгүй. Самраас торгон шир 2 боломжийг авсан. Black Pearls 2 боломжийг авах үедээ илүү алхан болж мөн хурааглаа. Нэгдүгээр цагцад 2 минут 55 секунд дөө. Оюун шидэх зайн гарсан, шидэх гэж хуураад дамжуултыг өгсөн. За хөөргсөн давталгаа амжилттай багийн 7 дахь хоноо. Торгон ширүү багаас ямар давталгаа ирэхийг хамтаа харцгаая. 28 дахь тоглогч сул авил шидэг тоглогч. Энэ удаад явуулсан. За шидэлтний амжилтгүй. Black Pearls баг хурдаар арай илүүрхэд байгаа харагдаад байна. За хөргөд авцсан давталгаа нь. Минутын амралтыг Black Pearls баг захиаллаа. Нэгдүгээр цагцад 2 минут 5 секунд үлджээ.
Бөмбөгийг нүүрний шугамаас Black Pearls гараад бөмбөг алдуулж яварсан. Торгон шир бөмбөгтэй. Оюун нэг тоншоо дундын цаа шидэлтэйгээ болсон шидэл намжлахөө. За урагшаа гой дамжуултыг өгсөн бөмбөг таслагдсан. Торгон ширээс урагшаа савсан. Дамжуулт эзэндээ ирсэн. За давтлахж яарсангүй. Нэгдүгээр цагт дуусаад минут 30 секунд үлдсэн. За нүүрний шугамаас торгон шир бөмбөгийг гаргасан. Оюун шидэх зайн байсан. Шидсэнгүү хоёр алхамд игээд гой дамжуултыг гаргасан да багийн. За давтлага нь харин угаагаад гараад ирлээ. 2 номертой тоглогчийн давтлаган дээр хаалт амжилттай болсон. Black Pearls хурдан давтлаганд гарч ирсэн. Бөмбөгийг тасалсан. За ёстой 100% байж болох давтлагаа бол алдаа да. Хоёр багийн тоглогчтой ойлголцол үнэхээр гоё исэн сая. Оюун төгсөн. Хоёр алхамд игээд дамжуултыг задлсан. За бөмбөг хамгаалагчаас гарсан. Торгон шир баг давтлаганд 13 секунд. Нэгдүгээр үеийн цаг дуусахад 46 секунд дөө. Тоншоод гой дамжуултыг хайж чадаад байна да. Багийн 2 дахь оноо. Black Pearls-ийн алсын цай шидэл дээр ороод байгаа да. Багийн 8 дахь оноо. Онооны ярьцсан 12. За Black Pearls багийн тоглогч дамжуултыг хүлээж авч чадсангүй. Бөмбөг алдуулж хувирлаа. Хурд нэг тоглогч совсол гараад ирсэн байсан. Цацалтын амжилттай багийн 4 дахь оноо. За нэгдүгээрийн цаг дуусахтаа зэрэгцээд багийнхаа оноог 2-оор их болсноор 14-ийн харьцаатай Black Pearls-ийн 6 онооны дамгаалалтаа эхний үе өндөрж байна. За 2 дуурын цаг явжсэн Black Pearls багаас давтлаган дээр нь торгон шир багийн алдаа гэж үлээлээ. Яриага янзлсан шүү. За өөр дөр хоёр амгалт шиг татаа дундын цай шидэлтгээ бас шидэлт амжилтгүй самбрын төлөв тэмцэл. Голоор кат игээд гой гүйсэн давтлагын секунд дуусчихаа. За шидж амжсангүй. Шидж амжсангүй давтлагын алдаа болсон. За бөмбөг хамгаалагчаас харсан гэж үзсэн. Торгон шир баг бөмбөгтэй. За бөмбөг гой шилжээд ямар ч тач давтлагын бүст ороод ирсэн. Хөөргөө давтсан давтлагын амжилтгүй. Хоёр дахь боломж торгон шир. За хоёр багийн 2 дугаар үеийн гарааны тавц тарин торгон шир баг хурдаар илүүрэх хандлагатай харагдаад эхэлсэн. За бөмбөгтэй тоглогчдоор хитрхээ биеийн цилиндр рүү орж ирж алдаа гаргасан. За бөмбөгийн тасалсан. Нэг бүрсгэр байгаад байна дээ. Хоёрдугаар цаг цэцэд 4 минут 13 секунд дөө.
За бөмбөг хамгаалагчаас гартсан. Юу ч илүүрх боломжтой доо мөргөөд дамжуултыг өгсөн. Дамжуулах алдаа. Минут амралтыг торгош багаас эхэллээ. 2 дуурын цаг цэцгүүд 3 минут 55 секундтой. За завсарлагын хугацаанд дууссан. 3 өдөр бас байхгүй. Тэгээд 5 та хасаа үцээгээд 16 намиртай тоглогч алдаа гаргацлаа. 5 та тань заа. Black Pearls багийн алдаа 4. Ся бөмбөг шууд тоглолтод орлоо. Соолгоо цацалтайг үздгээд багийнхаа 14 дахь оног авлаа. Хоёр дуурын цаг За мөн торгон шир багийн алдаа 4 болсон. Black Pearls-ийн 17 намиртай тоглогч хулан 20 шилдэг гүйцэтгэн. Хин шилдэг амжилтгүй. Хоёр дахь шилдэг амжилттай багийн 15 дахь оноо. Black Pearls урагшаас авсан дамжуулт гэсэн. За хэтэрхий урд байсан. 2 дуурын цаг цэцгүүд 2 минут 50 секундтой. Багийн алдаа 4-өөс дээш болсон. 2 шилдэг гүйцэтгэн. Уянгийн торгуулийн ихний шийдэл амжилтгүй. Хоёр дахь шийдэлт нь арай амжилттай багийн 5 дахь оноо. 10 онооны зөрүү хоёр багийн тоглолтыг зааглаж байна. 2 дуурын цаг зүйд 2 минут 30 секундсэн. За торгон шир багийн хамгаалалт сайн болоод хоёр тоглогчийн хослол самбардаа төгссөн төгсөлтний амжилттай багийн 7 дахь оноо. Багийн За өргөд авсан давталгаан дээр наасан. Мөн багийн алдаа 4-өөс дээш болсон. Гүг 14-өөс 2-4-өөс нэг ихнийх нь алдаад 2 дахь хийгээд 15 болсон шүү. Баас зүг тий бас ойшаач. Яа чи сих шат юу.
Шидэлт амжилтгүй. Нэг багтай болоо. Багтай олно. Хоёр дахь шидэлт амжилттай багийн 16 дахь оноо. Би ер нь танаас За уянгийн торгуулийн эхний шидэлт амжилтгүй. Боосыг бид нэг хөөргөө шинж хэрэгчтэй боёо. За хоёр дахь шидэлт, хоёр шидэлт хоёулаа амжилтгүй болсон. Уянга Алсенс шидэлтийг явуулсан шидэлтний амжилтгүй. За бөмбөг довтлчаас гарсан. Эхний шидэлт амжилтгүй. 9 онооны зөрүүтэй 2 дугаар үеийн цаг тасад минут 3 секунд үргэлжилж байгаа. За хоёр баг ээж дараалан торгуулийн шидэлтэд алсаар л минутын амралтыг Black Pearls хэллээ. Эхний шидэлт амжилтгүй болсон. Хоёр дахь шидэлтийг муу амжилтгүй Black Pearls амраас. За уянга маш мэдрэмжтэй бөмбөгийг таслаад довтлогоо за хөл дээрээ залсан. Шидгэж хуураа дамжуулах тогж олдохгүй байгаа. Довтлогоонд 12 секунд гой хоёр алхамд хийгээд дээшээ явсан. Довтлогоон дээр нь алдаа гаргалаа.
Сүүлийн шийдэлт амжилттай багийн 8 дахь оноо. За бөмбөг дахин нэг удаа таслагдсан. Уянгаа. Хоёрдугаарын шагсах 50 секунд доо. Буужгсан тоглолт эцэст торгон шиг бөмбөг үлдсэн. За нурууны зүрүү гараад байна да хамгаалалт бөмбөг залахад тун хэцүү байна. Довтлооны секунд үндсэн цаг 2-ын 10 секундын зүрүү байгаа. Black Pearls доор сул дамжуултыг өгсөн багийн 18 дахь оноо. Онооны харьцаа 18-8. За ханга дамжуултанд таслагдах төгсөн. Шид зайн гарчиж байгаа юм байна. За шидэлтэнд утсаа. Довтлогоо 4 секунд бөмбөг дундаа гэж үзсэн энэ удаад. За тоглолтын 2 дугаарын цаг дууссан. Онооны харьцаа 18-8. За 3 дугаарын цаг зэхэд 5 минут 12 секунд оюун урагшаас авсан. Дамжилт эзэнтэй ирсэн. За их хайтахан бөмбөгийн шилжилт яваад дээшээ явах үед нь алдаа гарсан. Үе ихний алдаа. Ихний шийдэл амжилтгүй. Хоёр дахь шийдэлт нь самбартаа дууссан.
Алсын цай шидэлт амжилттай багийн 21 дахь оноо. Оян бөмбөгтэй дамжуултыг айсан. Оюун 2 алгамт игээд төөргөө давтсан давталгааны амжилтгүй самбраас Бангар хордын өвдөрж байна уу? торгуулийн ихний шидэлт нь амжилтгүй. Хоёр дахь шидэлт муу амжилтгүй болсон. Өөрөө самбраас авах гэсэн Black Bears бөмбөгийг өөрийн болголоо. За урд нэг тоглогч гүйцэн байгаа анзаарч чадсангүй. Доор дамжуултыг гэсэн шидэлт амжилтгүй болсон. За хоёр дахь боломж үлсээд солоо давтсан давталгаа амжилтгүй. За оюун бөмбөгтэй 3 дугаар энэ цагдцахад 3 минут 17 секунд. За бүсийн дөрөв зөрчиг төгсөн. Задлсан. Шидэлтэн дээр нь хаалт амжилттай болсон. 90 орвын хаалт. Аюу нэг мөрлөөд самбардаа төгсгсөн төгсгөл дээр нь алдаа гарсан. Хоёр шидэлтийг гүйцэтгэн. Black Bears багийн нүд гарч байгаа 3 дахь алдаа. Аюугийн ихний шидэлт амжилтгүй. Хоёр шидэл муу угаагаа гарсан. Торгон шир баг сүүлийн 4 торгуулийн шидэлтэд дөрүүлэнгийн алдлаа. Ичкогийн 2 алхам таалтанд орсон. Нэг алхам зөрөөд дундын цай шидэлтийг гүйцэтгэсэн шидэлтний амжилтгүй. Нэг тоглогч суларсан байсан. За шидэлтэн гараас хүчтэй гарсан. Самбраас оюун аваад өөрийнхөө багийн давталгааг эхлүүлсэндээ дамжуулах тоглогчийг хайгаад дамжуулж чадсан. Самбарын нөгөө талаас төгссөн төгсгөл нь амжилтгүй. Уянгийн алсын цай шидэлт амжилттай болсон. Багийн 12 дахь оноо. Исэн онооны зөрүү хоёр багийн тоглолтын ялагчийг зааглаж байгаа. Завжин дээр нэг тоглогч суларсан. Хариуг нь барьсан шидэлт унах уу? Шидэлт нь угаагаад гарсан. Самбраас заа урд нэг тоглогч гарсан байсан дамжуулалт хийх үед нь алдаа гаргаж өсөөлөө. Black Bears багийн нүд гаргаж байгаа. 4 дахь алдаа. Уянга нэг хийдсэн байгаа. Хоёр дахь шидэлт нь унах уу? За шидэлт нь амжилтгүй болсон. Хоёр алхамд игээд дундын цай шидэлтийг гүйцэтгэсэн шидэлтний амжилтгүй самбраас торгон шир. Оюуны савсан амжилт уянга дээр ирсэн. За шиднийхээ цагирагт харуулад бөмбөг алт болж хувирлаа. 3 дугаар цаг цогт минут 11 секундт байгаа. За шидэлт амжилттай
багийн 24 дахь оноо. Оюун. За хоёр алхам тэгээд автлах үед нь алдаа гаргасан. Гуравдугаар цаг дуусахад 40 секундтай байгаа. Гуравдугаар цаг дуусахад 30 секунд. Алсын шилдэг үүсгэсэн шидэлтэн амжилттай багийн 27 дахь оноо. За дахин нэг бөмбөг алдаж Black Bears бөмбөгтэй хоёр дараас шидэлт ирэхүү шидэлт нь угаагаад гарсан. За бөмбөг торгон ширч хилжсэн. За 27-12 ярцаатай тоглолтын 3 дугаар цагт дуслаа. За тоглолтын 4-р цаг авч гисэн Black Bears-аас дамжуултууд яваад. За хоёр дахь боломжоор шидэлт боломж үүссэн. Оюун бөмбөгтэй нэг цалан аваад дамжуултыг хайсан довтлогоо амжилттай. Багийн 14 дахь оноо. За хаалт амжилттай нэг довтлогоогоо амжилттай олгоод хамгаалтанда хаалт хийж багтаа том тус нэмэр хүргэжинд урд нэг тоглолт солирцсон байсан. Тэр нь уянгаа байла. Хоёр алхамд хийгээд довтлон довтлого амжилттай багийн 16 дахь оноо. Black Bears торгон шир багийн довтлогоо сэргээд игсэн. За энэ удаа тэр хамгаалтын баг зэрэг алдаа гаргасан. За хоёр дахь боломж Black Bears үлдсэн. Нэг хуурмаг хөдөлгөөг хоёр алхамд хийгээд дээшд довтлсон довтлогоо амжилтгүй. Дөрөвдүгээр цаг 4 минут 40 секундтай байгаа. За Black Bears-ийн дамжуулалт.
2 сар яваа. Юу ч юм. Black Pearls-ийн довтлогоо гурдуурын цаг цагт 3 минут 47 секунд оюун өөрийн нэрийн хуудасаас шилдэг үлдсэн шилдэг нь амжилттай болсон. Алсын зэ шилэлт нь амжилтгүй 2 дахь боломж Black Pearls. Доор нэг тоглолт солирсон байсныг анзаарсан дээшээ яваад. Багийн хоног 2-оор ихээс онооны харьцаа 31-16. Оянга. Цаа нэг тоглогч гой бөмбөг өгүүлт хийсэндээ багийн 18 дахь оноо. Дөрөвдүгээр цаг зэхэд 3 минут үлдсэн байгаа. Зашил гараад зүштэй гарсан урдыг тоглож суларсан байгаа. Оюун гоё харсан. Дамжуултыг хүлээж авч чадах уу? За хүлээж авч чадсангүй. Дөрөвдүгээр цаг 2 минут 50 секунд доо. том юм байсан. Сайхан бүгдээ зугаалсан. Аймгийн арслан. Дөрөвдүгээр цаг 2 минут 27 секунд. Дамжуултанд таслагдах төгсөө. Торгон ширт довтлогоонд 7 секунд үлдсэн байгаа. За алдаагаар үзлээсэн. Энэ үед гарч байгаа 3 дахь алдаа. 4-р цаг 2 минут 5 секунд үлдсэн. Бөмбөг таслаад урдыг тоглож гарсан байгааг харсан. За дамжуулт өгч хараахан чадсангүй. Гой дамжуултыг өгсөн. Довтлогоо нь алдаатай амжилттай болсон. Багийн 20 дахь оноо нэмэлтийг шилдэг үлдэх нь. Довтлогоо амжилттай багийн 33 дахь оноо. За дамжуултыг өгсөн. 2 тоглогч гой дамжуулцаад багийнхаа 22 дахь оноог авсан. Арван 11 онооны зөрүүтэй тоглолт үргэлжлэж байгаа. Хоёр алан дүүгээ дамжуултаа. За минутын амралтыг Black Pearls баг захиаллаа.
За завсарлагын хугацаа дууссан. 4-4-ийн цаг минут 5 секунд давхар хамгаалт ойрхон ирсэндээ. За давталгын секунд дуслаа. За торгон ширээ оюун бөмбөгтэй. Нэгцлээ аваад. Хоёр алхам дэгээ дээшэд авцсан давталгааны амжилтгүй. Оюнгаа гой дахиж харгалаад хоёр алхам дэгээд алдаатай давталгааг амжилттай болголоо. Нэмэлт шийдэлд амжилтгүй болсон. Black Pearl-ийн давталгаа. За араас нь бөмбөг зохио гаргацсан бөмбөг хамгаалагчаас харсан. Давталгаанд 16 секунд. Багийн 33 дахь оноо. Оюун шалсан амжуултыг өгсөн давталгаа амжилтгүй. Black Pearl хөөргөө давталгаа амжилттай багийн 37 дахь оноо. За хоёр багийн тоглолт Уянгагийн давталгаа амжилтгүй болсноор хоёр багийн тоглолт 37-24 ярцаатай. Black Pearl багийн ялтаар өндөрлж байна.